Орон нутгаас сонгогдсон улсын хурлын гишүүний хувьд бол орон нутг руу илүү анхаарч намын бодлогыг орон нутг руу хөрвөхийн төлөө ярьсан гэж бодож байгаа. Бид нар өнөөдөр хүчтэй сөрөг хүчин эндээсээ хүчтэй төр баригч болох ёстой. Дээрээс нь Монгол улсын одоо хамаг баялаг Монгол улсын хөгжил зөвхөн Улаанбаатарт байх ёсгүй байхгүй юу? Баялагийг хөдөө түргэх ёстой, хөгжлийг бас хөдөө түргэх ёстой. Бүгдээрээ Улаанбаатар тойроод ингээд Шамбаарлалд амьдарч болохгүй. Эх орондоо суманда өөрийнхөө өссөн төрсөн нутагта сайхан амьдрах ёстой. Төрийн бүхэл одоо мэдээллийг, төрийн бүхэл үйлчлэгийг авч явах ёстой. Тэндээ сэтгэл дөрөв сайхан амьдардаг байх ёстой. Ийм бодлого маш чухал. Тэгвэл хөдөөгийн хөгжил өдөө орон нутагт байгаа хүмүүсийн үзэл бодол ч гэсэн хаягдаад байдаг нэг тийм талтай байгаа юм. Тэгэхээр орон нутгаас сонгогдсон гишүүнийгээр тэр тал руу нэлээд анхаарч одоо багаараа ажиллана гэж бодож байгаа. Тэгээд хүчтэй сөрөг хүчнээс хүчтэй төр баригч намруул явах хэрэгтэй. Тэгвэл 10 хэдэн жил Монгол улсын хөгжилд ороотлоо. Хүний хөгжлийн индекс хэвлэлийн эрх чөлөөгөөр хойшоо ухарлаа. Улам бүрэл амьдрал ядуу болж байгааг зөвөр энэ талбайгаас гараад явахт л хүн болгоо хэлдэг. Тэгэхээр энийг засахын тулд манай нам ялгаас өөр гарцгүй. Тийм учраас нөгөө хүчтэй сөрөг хүчнээс хүчтэй төр баригч намруул явах хэрэгтэй. Тэгж бодож байна.